ABU Азийн далайн бүсийн орнуудын роботын тэмцээн 2009 оны 8 дугаар сард Япон улсын нийслэл Токио хотноо болно. Орчин үеийн өндөр хашууд сүндэрлсэн эрч хүчтэй энэ хотод одоо ч Японы эртний уламжлал оршин тогтносоор байна. Энэхүү гайхалтай уламжлал 2009 оны Робокон тэмцээний үндсэн сэдэв болох юм. Энэ зургийг 19-р зууны үед бүтээжээ. Тухайн үед хүмүүс хэрхэн аялж зорчдог байсан тухай энэ зурагт өгүүлсэн юм. Энэ бол Каго буюу хүн тэрэг. Дөрвөн талдаа дамнуурахтай энэ сүйх тэрэг тухайн аялагч хүнийг хааш нь л хааш нь хүргэж чадах бөгөөд дөрвөн хүний булчингийн хүчээр урагшилдаг байна. ABU Робокон 2009 тэмцээнд оролцогчид Каго хэмээх энэхүү хүн төрхтэй төстэй аяллыг хийх юм. Иймдээ ч энэ удаагийн тэмцээнийг ялалтын бөмбөрлөө хамтдаа аялцгаая хэмээн нэрлэжээ. Тэмцээнд ашиглах Кагог та бүхэн харж байна. Кагогийн дамнуурганы урт 2 метр байна. Харин аялагчийн суух суудал дамнуургын голын хэсэгт дүүжин маягтайгаар байрлана. Баг тус бүрийн автомат робот дамнуурганы урд хэсгийг хариуцах бол гар машин 10 хэсгийг хариуцах юм. Аялагчийг төлөөлөх өөр нэгэн робот голын дүүжин суудал дээр байрлана. Тэмцээний өрсөлдөөний үндсэн зорилго нь автомат болон гар удирдлагатай робот хоорондын харилцан уялдааг ханган ажиллах замаар аялагч роботыг бүрэн бүтэн ялалтын бүсэд хүргэх явдал юм. Энэ бол тэмцээний талбай. Улаан болон цэнгэр хэсгийн багууд гол байдаа хүрэхийн төлөө өрсөлдөх болно. Эхний даалгавар автомат болон гар удирдлагатай робот хамтдаа аялагч роботыг дамнуурга дээр байрлуулах явдал. Аялагч робот заавал автомат байх ёстой бөгөөд дамнуурга дээр байрлана. Ингээд аялагч робот суудлаа эзэлсний дараа уулын гарам нэртэй дараагийн даалгавар эхэлнэ. 30 см-ийн өндөртэй налуу өндөрлөгөөд аялагч роботыг амжилттай гаргах ёстой. Харин дараагийн даалгавар бол ой мод буюу туулж өнгөрөх даалгавар юм. Роботууд моддыг төлөөлөх хэд хэдэн шонг сүлжиж явах хэрэгтэй. Энэ даалгаврыг гүйцэтгэсний дараа оролцогчид тэмцээний оргил хэсэгт хүрэх юм. Энэ хэсэгт роботууд 3 өөр хэмжээтэй боловч дээрээс нь давхарлуулан байрлуулсан Японы уламжлалт 3 бөмбөр бүхий хэсэгт хүрэх юм. Энэ бол ялалтын бөмбөрүүд. Энэ хэсэгт аялагч робот гол үргийг гүйцэтгэнэ. Бөмбөрүүдийг байршуулсан шат хэлбэрт тавцсангууд 50 см-ийн өндөртэй байна. Ялалтанд хүрэхийн тулд аялагч робот бөмбөр тус бүрт хүрч аяллаа төгсгөл зэрснийг илтгэн бөмбөрүүдийг дэлдэх ёстой. Аялагч робот бөмбөрүүдэд хүрэхийн тулд шат ашиглаж болох төдийгүй мөн шууд эгц доороос үйлдэлээ гүйцэтгэж болно. Энэ даалгаврыг гүйцэтгэх хугацаа 3 минут. 3 бөмбөр тусварт хүрэн түүнийг дэлдэж чадсан баг тэмцээний ялагч болно. Хэрвээ багуудын аль нь ч бөмбөрүүдэд хүрч чадаагүй бол ялалтын хэсэгт аялагч роботыг төрүүлж хүргэж чадсан багийг ялсан тооцно. Аль улсын ямар баг автомат болон гар удирдлагатай роботуудынхаа ажиллагааг сайн уялдуулж богино хугацаанд бөмбөрүүдэд амжилттай хүрч чадах болоо. Токиод бол олон улсын тэмцээн дээр уулзцгаая. Та бүхэндээ амжилт хүсье.
2 багийн тоглолтын бэлтгэл хугацааны 5 секунд ажил эхэллээ. 5 4 3 2 1 тэг цаг явлаа. Тэмцээний үргэлжлэх хугацаа 3 минут. За United боловсрол 2, United 1. За их сонин өвөрмөц байдлаар бас автомата хийсэн байгаа. За ингээд дамнуурга дээр Kago дээр маш амжилттай автомата авсан. За боловсрол 2-ын хувьд мөн л одоо автомата авч чадлаа. За одоо урагшаа. За гүтгүтж байна. Ахи хэлүүлнэ. 2 минут 35 секунд үлдсэн байгаа хангалттай урт хугацаа. За United 1-ийн хувьд маш амжилттай модоо тойрж байна. Хугацаа бол байна. Түрүүчийнхээ амжилтыг баттах уу? Түүнээс бага хугацаанд ялт байгуулах уу гэдгийг та бүхэн байна. 2 минут 12 секунд яраарай. За одоо автомата 3 дугаар хяналтын зэгдээ тавьсан. За автомат маш амжилттай ялтын бөмбөр рүү явсан. 2 минут. Robocon 2009 үндэсний рафтын тэмцээнд дархны техникийн дээд сургууль, Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургууль, Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургууль, Удаачгүй их сургуулийн инженерийн сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дархны технологийн сургууль, компьютер техник менежментийн сургууль, механик инженерийн сургууль, холбоо мэдээлэл технологийн сургууль, уул уурхайн инженерийн сургууль, үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль, эрчим хүчний инженерийн сургууль, Орхон аймаг дахь шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Орхны технологийн сургууль, Улаанбаатарын их сургууль, Улаанбаатар дээд сургууль, Сахин дээд сургуулийн багууд ялалтын бөмбөрлөө хамтдаа аялах болно. Ерөнхий мэдтгэгч залуусын B брэнд, Freedom, Agesoft. Инженерчлэн хийцэх бас хөгжлийн гал Бадрмой. Сайн одоо энэ жилийн Robocon тэмцээн хэр болж байна вэ? Ер нь зохион байгуулалтын хувьд за тэгээд танаас орж байгаа багууд хэр оролцож байна вэ? За энэ жилийн Robocon тэмцээн маш сайхан болж байна. Урд жилүүдтэй адилхан түүнээс ч илүү. Яагаад гэвэл энэ жилийн даалгавар бол нэлээд хүн даалгавар байсан. Машинууд бол их ондоо бол төвшөнд гарч ирсэн. За тэгээд хүүхдүүд ч гэсэн маш их сайхан машинууд хийсэн байна. Тэс чи танаас их идэвхтэй оролцдог. Энэ жил их олон үзэгчтэй за олон хүмүүс хамарч ирсэн байж тээ. Тэгэхээр өөрсдийнхөө одоо оролцож байгаа баг шавьдаа хандаад юу гэж хэлмээр байна да. Тийм манай сургууль сүүлийн 2 жил бол энэ тэмцээнд аврагалсан. Тэгэхээр энэ бол манай оюутнуудад бол маш их урам зориг өгдөг. Энэ тэмцээний цаана бол маш их хөдөлмөр хүч байгаа. Оюутнууд маань олон хоног бол нойр хоолгүй ажиллаж ингэж ийм өндөр амжилттай энэ сайхан машин бүтээж байгаа. Энийг оюутнууд бол харж яадаг, дэмжиж яадаг. Тийм учраас энэ манай оюутнуудын сурлах хөдөлмөрт бол маш их тус болдог. Энэ харж байгаа бох тийм ээ. Энэ бол бидний одоо оюун санааг дээшлэн татчихдаг энэ сайхан зүйл. Оюутнууд маань урам зоригтой байгаа. Тэгэхээр танаа сургуулийн хамт олонд амжилт хүсье. За их баярлалаа. Тэмцээний эхлэл болгож 5 секундыг ажилуулъя. 5 4 3 2 1 тэг цаг явлаа. За Citynet маш амжилттай Kago аваад гар болон автомат ажиллагаатай ровтна явсан. За одоо Kago дээр дэм буудалд байгаа автомата
хэрхэн яаж авахыг бүгдээрээ харъя. За эсрэг багийн хувьд Агро Энжийн хувьд эхлэл цэгээсээ одоо эхлүүлж байна. За маш амжилттай авсан. Өшөө жоохон өргөх хэрэгтэй дээ. Хугацаа бол хангалттай байна. 2 минут 31 секунд үлдсэн байна. За яваад өгөх хэрэгтэй. Яваад өгөө. Гаражлагатай ровто өшөө явуулах хэрэгтэй. За маш амжилттай уулаад авч байна. Ой. За толгойд явж байгаа автомат нь үйлдэлээ бодсноор нь хийж гүйцэтгэхгүй байна. За нэгдүгээр хяналтын цэг дээрээс эхлэн ахин уулаад авна. 2 минут үлдэж байна. Хангалттай урт хугацаа. Өдөөжлөх сургуулийн инженерийн сургуулийн Агро Энж 1-ийн хувьд гаражлагатай ровт нь гатсан байдалтай. Багийн гишүүд түүнийг засч сэлбэж байна. 1 минут 45 секунд үлдсэн. Хяналтын 1-р цэг дээрээс CityNet ахин эхлүүлээд уулаад авах болно. Програм нь буруу ажилласан уу яасан? Толгойд явж байгаа автомат нь үйлдэлээ тэдний бодсноор сайн гүйцэтгэж чадсангүй ахин эхлүүлж байна. За маш амжилттай уулаа ингээд авчлаа. За одоо цааш юу болоод байна? Толгойд явж байгаа автомат нь үйлдэлээ буруу гүйцэтгээд байна. Ахин хяналтын 1-р цэг дээрээс эхэлнэ. За өрсөлдөгчийн хувьд бол үндсэндээ зогссон байдалтай. За энэ цагийн боломжийг бол ашиглах ёстой доо. 1 минут 3 секунд үлдсэн байна. За яраа. 1 минут үлдсэн шүү. За уулаа ахин давлаа. Уулаа бол сайн давж байгаа. Тэгээ цааш үргэлжлүүлэх гээд автомат нь програма санахгүй байгаа мó буруу ингээ үйлдэлийг үүсгээд байгаамаа. За ингээд ер нь зогсоохоос 30 секунд үлдсэн байна. Өрсөлдөгч багийн хувьд бол үйлдэл хийгдээгүй байгаа учраас ямар ч хэлсэн багаа бол ялах нь ойлгомжтой. 20 секунд үлдсэн байна. За сүүлийн 10 секунд. Давсан. Сайн байна. Цаг дууссан. За Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургуулийн CityNet багийн давуу байдлаар тоглолт өндөрлөж байна. Азлан Пундалайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Robocon 2009 үндэсний ровтын тэмцээн ялалтын бөмбөрлөв хамтдаа аялцгаая. Ерөнхий үндэтгэгч залуусын бие брэнд Freedom Agesoft багуудын өрсөлдөө хэр байв? Чанар чансаа ер нь машинуудын чанар чансаа хэр болсон байна вэ? Жилээс бол энэ жил бол онцлог жил байна. Гар машин автоматын хослолын зүйлээс багийн яг шилдэг гэсэн багуудад яг шалгарч иж чадлаа гэж дүгнэж байна энэ жилийн онцлог нь. Машины ажиллагаа, найдвартай ажиллагаа хийцэн хувьд ер нь ямар байна вэ? Шийдүүд бол баг тус бүр өөрсдөө шийдсэн байна. Чадварлаг шийдсэн багууд маш сайн багууд олон байна. Яг найдвартай ажиллагаагаа машиныхаа шийдлийг хамгийн зөв шийдсэн баг гэвэл аль багийг нэрлэх вэ? За энэ болохоор хамгийн түрүүнд Unit 1 2 баг байна. Бас холбооны сургуулиуд маш чадварлаг хийж чадсан байна. Ер нь хагас шударгын тоглолт дуусах хүртэл хичнээн цэвэр ялалт талбайдаар явагдав. За хагас шударгын 7 цэвэр ялалт одоо тодорчоод байна. Robocon тэмцээний шүүгчид гэдэг бол оюутан нас нь бас адилхан Robocon тэмцээнтэй холбоотой байдаг. Өөрөөр хичнээн жил Robocon тэмцээнтэй залуунаасаа холбоо хэддэг шилдэг шүүгчээр ажиллаж байна. За би одоо энэ жилдээ 5 дахь жилд оролцож байна. Өнсөн урдын оюутнуудаа 3 удаа оролцож байсан. Нэг жилийн хэрэг 2 дахь жилдээ шүүгч хийж байна. За баярлалаа.
Хүүхэд шиг бэлэн. Улаан хэсэг бэлэн үү? Улаан хэсэг бэлэн байна. Бэлэн байна. За 5 4 За багууд амжилт хүсье. За дархны технологийн сургуулийн баг хүүхэд шиг дээр тоглож байна. За дархны технологийн сургуулийн Каго дээр автомата тавьсан боловч амжилтгүй боллоо. Эхлэх цэгээсээ дахин эхэлнэ. За өрсөлдөгч Хаан банкны багийн хувьд Кагого маш амжилттай аваад явж байна. Одоо дэм буудлаас автомат авах ёстой. Тэгээд цаашаа уулаад авах ёстой. За үндсэн ромтын тэмцээний 19 тоглолт талбай дээр өрнөж байна. 21 тоглолт яваад эхний хэсэг дуусах ёстой. Цагууд хангалттай байна. За хоёр багийн хувьд бол тун тэнцвүүхэн тоглолт үзүүлж байна. 1 минут 11 секунд үлдсэн. За энэ тоглолтын дараагаар тод өнгө 1 Sky Masters багуу тус бүрдээ бэлдэж байна. Хүүхэд шиг дээрээс Sky Masters, улаан хэсгээс тод өнгө 1. Түүний дараагаар United 2 боловсрол 1 багууд хоорондоо бас бэлдэж байгаа тоглоно. За ахи ихрүүлсээр байтал хугацаа үндсэндээ дууслаа. 45 секунд үлдлээ. За 20 секунд үлдсэн байна. Үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийн Хаан баг Каго дээр автомата уг нь аваад тавьчвал цааш үргэлжлэх уулыг давах ёстой. Түүний өрсөлдөгчийн хувьд мөн л адил автомата авах байгаад байна. За 5 4 3 2 1 тэг цаг дуслаа. За 19 тоглолтод тоглосон үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийн Хаан баг дархны технологийн сургуулийн SIO-ийн багууд хоорондоо тэнцсэн байна. Робокон тэмцээнд жил бүр шинэ баг нэмэгдэж ордог байгаа. За өнгөрсөн жилийн хувьд Батлан хамгааллын их сургууль анх удаага Робокон тэмцээний талбарт хөл тавьж исэн. Маш амжилттай оролцож исэн. Анхны удаа оролцсон гэдэг бол ерөөсөө тэмцээний маш том амжилт байдаг шүү дээ. Ялгатаа гол нь шүүхтүүд маш их юм сурч авдаг. Энэ жилийн хувьд танаа багийнхан юу хийж байна вэ? За энэ жилийн үед уул нь бол оролцъё гэж бодолтой бэлтгэл хийж байсан. Тэгээд бас миний ажил их байлаа. Тэгээд мөнгө төгрөгийн асуудал гэдэг инээ тэрэг янз бүрийн шалтгаанаар бас орж чадсангүй л дээ. Үнэхээр робот хийн гэдэг хүсэл зориг нийсэн хэдэн хүмүүс байгаад болчдөг зүйл биш тийм ээ. Мөнгө хэрэгтэй. Дээрээс нь бас цаг зав үнэхээр хэрэгтэй байдаг. Ер нь Робокон тэмцээний талаар өөрөө юу гэж ямар бодолтой явдаг вэ? За энэ бол оюутан залуучуудыг техникийн сэтгэхүйг дээшлүүлэхэд нэлээд чухал үүрэгтэй байдаг. Ерөнхийдөө бол тэгээд техник сэтгэхүй оюутнууд залуучууд чөлөө цаг өнгөрөөх бас нэлээд чухал үүрэгтэй л дээ. Тэгээд спонсор хамгийн чухал үүрэгтэй байд юм байна л та. Тэгээд чадсангүй. Ер нь жил алгасгүй оролцоод явчихвал өөрсдөө оюутнуудад маш их туршлага судалдаг тийм ээ. Харин тэгээд бид
жил алгасахгүй оролцох бодолтой тэгээ ямар ч байсан энэ жил үзэгчээр оролцъё гэдээ хурж ирчээд бас сэтгэл хөдлөө зүгээр зэд өрөөд ирсэн тэгээд сууж байна. За дараа энэ жилийн тэмцээнээс бас хичнээн үзэгчийн судлаас суугаа үзэж байгаа ч гэсэндээ маш их зүйлийг бас харж авч байгаа тийм. Дурсгалын хоримтлол зорилгоор хүүхдүүдтэйгээ ирчээд тэгээд сууж байна да. Баталгаа хамгааллын их сургуулийн багийнхан маань дараа жил Робоконд ирэх болов. Ер нь гэсэн бодолтой тэгээд бас тэмцээнээ алгасахгүй зэ явж байгаа юм дээ. Бас энэ жилийн тэмцээн дээр машин техник хэр зэрэг өөрчлөгдөж, шинжлэгдэж сайжирсан байна. Тэр талыг сайн ажиглаад явж байна. Хөдөлთა харьцуулахад өөр болжээ. Шал өөр болсон. За энэ жилийн тэмцээнд оролцож чадаагүй ч гэсэн бид мэдлэгээ хоримтлуулаад техник сэтгэлгээ сайжруулад нэлээд юм хийж байгаа. Ирэх жилийн тэмцээнд нэлээд хүчтэй баг болж ирэхийг бодож байгаа. Тэгээ та амжилт хүсье яг. За та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. За. Сайн амжилт хүчтэй өрсөлдөгч байж чадна гэдэгт бат итгэлтэй байгаа. Ясли хүмүүстөө хамтаа ажиллаа. 20 дахь тоглолтыг хэлгээд бэлэн боллоо. 5 1 тэг цаг явлаа. За Sky Masters баг хөгжигс гар тоглож байгаа. Автомат болон гар ажиллагаатай роботууд нь эхлэх цэгээс үйлдэлээ харах эхлэх байна. Автоматаа тохируулж байна. За өрсөлдөгч тод өнгө 1-ийн хувьд Кагого тавиад автоматаа дэм буудлаас авах үйлдэл хийж байгаа боловч төдийлөн сайн амжилттай болж өгөхгүй байна. Ахи эхлүүлэх баха. Хугацаа бол байна. Бүтэн 2 минут гарантай хугацаа үлдсэн. За хоёр багийн хувьд үйлдэлээ төдийлөн амжилттай сайн гүйцэтгэж цааш явах боломжгүй байна одоогоор. За эдгээр 21 багаас одоо нэг тоглолтын дараагаар 14 үлдэнэ. 14-өөс 7 үлдээд 7-оос аварга шалгаруулнаа. 14-7 додоогоороо A B гэсэн зоон хуваагдаад тойроо тоглолцноо.
За хоёр багийн хувьд хийж байгаа үйлдэлүүд нь төдийлээс амжилттай болохгүй. Ахи ихлүүлж байна. Хугацаа бол нэг 25 секунд үлдэж байна. Цаг이 дуслаа. Азийн хундаалын бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Robocon 2009 үндэсний рафтын тэмцээн ялалтын бөмбөрлөв хамтдаа аялцгаая. Ерөнхий эвентгэгч залуусын бие брэнд Freedom Agesoft болохоор 2 хоног угсардаад ингээд шоу авдаг гэсэн бол энэ жил болохоор зөөлдөж явж байгаа. Тэгээд жижиг юм мэд өрөөтэйгээ бөмбөрийг зохино гэдэг бол маш том асуудал. Роптоо ингээд зургийг бэлэн болгож дуусныхаа даруйда 2-7 хоногийн өмнө дотор робот маань яг бид зурган дээр шигээ босоод ирсэн. Тэгэхээр гоё яасан. Сургуулийн танхимд хичээл дээр эзэмсэн мэдлэгээ өнөөдөр яг биетээ гараараа бүтээгээд тэгээ тэрийг хөдөлгөн гэдэг бол бас нэг бодлын бахархал та. Тэмцээний эхлэл хугацааны дохио олгож 5 секунд ажиллаж эхэллээ. 5, 4, 3, 2, 1 тэг цаг явлаа. Амжилт хүсье. За механик инженерийн сургуулийн боловсрол 1 баг. За United уудаад авлаа. За United 2 уудаад аваад одоо модос үлчин. Механик инженерийн сургуулийн боловсрол 1 баг. Нэгдүгээр хяналтын зэг дээрээс ахи эхлэн. За автомат нь явлаа. 2 минут 1 минут 58 секундэд маш амжилттай цэвэр ялалт хийж байна. Robocon 2009 үндэсний рафтын тэмцээнд дарахны техникийн дээд сургууль, Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургууль, Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургууль, Удаажгүй их сургуулийн инженерийн сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дарахны технологийн сургууль, компьютер техник менежментийн сургууль, механик инженерийн сургууль, холбоо мэдээлэл технологийн сургууль, уул уурхайн инженерийн сургууль, үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль, эрчим хүчний инженерийн сургууль, Орхон аймаг дахь шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Орхны технологийн сургууль, Улаанбаатарын их сургууль, Улаанбаатар дээд сургууль, Цахим дээд сургуулийн багууд ялалтын бөмбөрлөв хамтдаа аялах болно. Ерөнхий эвентгэгч залуусын бие брэнд
Freedom, Agesoft. Инженерчлэлийн хэцэх бас хөгжлийн гал Бадрмой. Маш их хүсэлтэнтэй болж байна. Ер нь өөрөө хэддэг жилдээ яг Робокон тэмцээний шүүгчээр ажиллаж байна. Би 2005 оноос хойш шүүгчээр ажиллаж байна. Бээжинд Робоконы шүүгчээр ажиллаж ирсэн. Тэгээд тэмцээн маань жил ирэх тутам уламж ханамжиж байгаад маш баяртай. Робоконы шүүгч байна гэдэг бол тухайн тэмцээний тухайн үеийн оролцогч оюутнуудын одоо уур чадварыг бас бэрчилж үлдэх тийм томоохон үүрэг даалгавартай байдаг тийм ээ. Ер нь энэ жилийн Робокон тэмцээний онцлог нь юу байна уу? Багууд хэр өсөж дэвдсэн байна? За энэ жилийн Робокон тэмцээний хувьд харахад маш энгийн даалгавар боловч маш их алдаа зөрчлүүд их гарах магадлал өндөртэй юм байна. Анх шүүгчээр ажиллаж явах үед бол даалгавар харахад их хэцүү байсан боловч гүйцэтгэлийн хувьд маш боломжийн байсан. Энэ жилийн тэмцээний хувьд бол дөнгөж ингээд хоорондоо роботууд маш өргөлцөгтүүдэд алдаа гарч байгаа учраас дахин ихлүүлгээд 3 минут бол ихэнх багуудад хүрэлцэхгүй байна. Аргагүй нөгөө даалгавар олонтой олон дахиж хэлгээд тийм ээ. Тий. Гэхдээ энэ роботууд маань улам чанарчиж байгаа Unitel 1-2 холбоо мэдээллийн технологийн сургуулийн BTech би робот багуудын хувьд маш сайн зохион байгуулалтаа хийсэн боловч техник учраас тоглолтын явцад эвдрэл гэмт гарах магадлалууд өндөр байгаад харамсалтай энэ шүүгчээ. Оюутнуудын маань бүтэн жилийн хөдөлмөр учраас ингээ 3 минутын хугацаанд хийсэн роботууд нь эвдэрхэд одоо уйдагч багдах гэж хэлэх болохоор байна л да. Яг ер нь үнэхээр бас хамгийн богино хугацаанд цэвэр одоо тэмцээн талбай дээр бол маш олон цэвэр ялтууд боллоо шүү дээ тийм. Хамгийн богино хугацаанд хийсэн ямар баг байна вэ? Хамгийн богино хугацаанд Unitel 1 баг 59 секундэд хийлээ. Хамгийн урт нь мөн Unitel 1 баг анх 2 минут 28 секундэд хийж байсан амжилттай бүр 59 секунд болгож бууруулж чадсан. Энэ оюутнуудын маань техник сэтгэлгүй ямар өндөр өгчлөнийг харуулж байна. Робоконы бас амжилтын рекордыг тогтоосон гэж хэлж болохоор байна тийм. Тэгэхээр энэ маш өндөр амжилт тогтоож харуулж байна. Энэ ирчээ хадгалаад олон улсын тэмцээнд шагналт байр эзлээсэй гэж өрөөе. За баярлалаа. За баярлалаа. Эхлэх 5 секундыг хүлээхийг хүсье. Болсноо. За 5 4 3 2 1 тэг цаг явлаа. Тэмцээний үргэлжлэх хугацаа 3 минут. За хоёрын хувьд маш амжилттай Кагого аваад гар болон автоматууд нь явж байна. Тодонг 2-ын хувьд автомат нь за хоёрын хувьд хоёулаа зурж гаргасан улаан болон хөгсгөөсөө ахиглэн за хоёр багийн хувьд төдийлөн нэг хийхдээ сайн тоглолтыг үзүүлж чадахгүй байна. За Кагого авч явахдаа бүтгэгдээд байна да. За механик инженерийн сургуулийн Тодонг 2 баг уучлаарай энержи баг маш амжилттай явуулсан хэзээсээ дараагийн хэсэг буюу дэм буудал байгаа автомат робот авлаа. За одоо хэрхэн цааш үйлдэл гүйцэтгэж
Уул руу гарахыг харъя. За өрсөлдөгчийн хувьд одоо эхлэх хэсгээс бүтлгүүтээд эхэлж чадахгүй байна. Автомат болон гараж гадаа роботууд нь одоо цааш үргэлжлүүлээд явах хэрэгтэй. Цаг дуусахад 1 минут 20 секунд үлдсэн байна. За уул руу гарсан. Далила. За болгоомжтой дараагийн тоглолтод бас оролцоход автомат болон гараж гадаа роботуудаа бас эвдрэл гэмтлийн бас гарахгүй байх журмаар болгоомжтой хандах хэрэгтэй. За Тодонг хоёрын хувьд карго аваад одоо автомат робот авах дэм бод дээр ирсэн байна. Тэмцээний цаг дуусахад 30 секунд үлдсэн байна. За үндсэндээ энэ ихний тоглолт дуусаад 6 тоглолтын дараагаар шовдрын тоглолт эхэлнэ. 7 баг хоорондоо тойрог тоглоно. 10 секунд үлдсэн байна. Сүүлийн 10 секунд ажиллаж байна. Цаг дууснаа. За дараагийн тоглолт эхлэхийн өмнө та бүхэндээ дүнг танилцуулна. За хөгүүлэнгээс гар тоглосон, хөгөсгөөс гар тоглосон механик инженерийн сургуулийн энержи баг өрсөлдөгчөө болгож авлаа. За дараагийнхаа тоглолтод амжилт хүсье. Сургуулийн ч юм уу дуршилтын талбай дээр хийсэн одоо дуршилтаас энэ талбай хэр зөрж байна, хэр өөр байна? Үүлээд уулан дээр алдаа байл л дээ. Тэрийг ажилласан. Тэгээд дахин ондоо програмаар дахиж шинж ирээд бичснээс хойш гайгүй нү. Манай бол үндсэндээ одоо энэ жил ерөөс туршилтгүй орж байгаа. Нэмцээрийг л өрч болох шивдээ хэрнэ. Өмнө нь туршихгүй байж байгаа өнөө клиник машина бас хагасдууд болсон болоо. Тэгэл сая яалаа эхний тоглолтын дээр ч байгаа алдаанууд гарч ийн програмаар ажиллахгүй. Эндээ ирээд хэр хурдан хугацаанд засч янзлаад програмчилж байна. Энэ дөрвж ирээд одоо засч л байна л да одоо. Тий. Засаад бас ажиллаж байна. Одоо ихтэй дутуу ажиллаад байна одоохондоо бас. Тэгээд бас танай сургуулиас маш олон роботууд маш олон багууд орж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө одоо машины давуу талыг ч юм уу эсвэл онцлог талыг бидэнд нэрлэж. Давуу талыг бол одоо бүгдээрээ л адилхан роботууд бий юмээс бас тий хийцэн дээр л жоохон гар машины хийч гэдэг юм уу тэр мөрөөр жоохон давуу тал байна угаас бусдаараа бол ер нь ойролцоо байгаа та. Туулах чадвар ч юм уу одоо хүчин чадал гэдээ ярих юм бол туулах чадвар бол одоо манай мотор маань нөгөө могоо араатай мотор байгаа. Тэгэхээр одоо дуулан тэгээ өксгөд хийрэхгүй уруутахад бас тийм шарахгүй талтай. Тий. Тийм мотор дугуунаас сайн зуурдахтай байгаа учраас тэгээд ууланд бол нэг асуудал үүсэж байгаа. Одоо энд ямар техникийн ч юм уу ямар эд ангиудыг хаанаас авчирч ухсарсан байгаа вэ? Нийлүүлсэн байгаа вэ? Тэрийг тайлбарж ярьж танилцуулбал бас үзэгчдэд их сонирн байх байлгүй. Манай бол одоо яг энэ Монголдоос одоо компьютерланд портон гэл хоёр электроник дэлгүүрээс ингээл юмнуудаа бол бүгдээ өөрсдөө ухсраад хийж байгаа яг гараараа өгөх юм аа. Тэгээд өөр гадаадаас авсан юм байхгүй. Дотроос ол өргөсөн. Одоо ингээд асууж байхад угаалгын машинаас ихтүүдэл машины шил арчигч гэж яриад штэ. Тий, цонх өргөдөг мотор авсан машины. Тий, цонх өргөдөг мотор ашигласан байгаа. Тэгээд бас тийм. Тэгээд бусдын дандаа бол юу байгаа л да. Хөнгөн цагаан шоо тэгээд тэр цонх өргөдөг мотор хоёр. Тэгээд бусдын бол дандаа электроник дэлгүүрээс аваад угсарсан өөрсдөө. Өөр тийм билээ ашигласан юм бол байхгүй. Робокон тэмцээн та бүхний одоо бүтээл цэцгэлийг хэр хөгжүүлдэг гэж боддог вэ? Хөгжүүлдэг гэж боддог л да. Одоо хичээл дээр үзсэн одоо юм практикт одоо дадлага болгож ашиглаж байгаа. Тий. Онлайн мэдлэгээ дадлагжуулж байгаа болохоос бүтээл цэцгэлийг хөгжүүлж байгаа гэж боддог. Яавэр амжилт хүсье. Азлан Пундалайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Робокон 2009 үндэсний роботын тэмцээн ялалтын бөмбөрлөв хамтдаа аялцгаая. Ерөнхий хүндэтгэгч залуусын бие брэнд Tridium H-Soft Тав, дөрөв, гурав, хоёр,
1 тэг цаг явна. Амжилт хүсье. За боловсрол 2-ын хувьд амжилттай дэм буудлын гадаа ирсэн одоо автомат аваа цааш өшөө болох хэрэгтэй юм байна Каго. За дахин ихлүүлнэ. За 2-2 дахин эхэлж байна. За өрсөлдөөн багтаа тун удаан 2 багийн тоглолт үргэлжилж байна. За 1 минут 40 гаруй секунд үлдсэн байна. За боловсрол 2-ын хувьд уулаад авч байна. Гэхдээ бас болгоомжтой тенор үзэхтэй. За маш амжилттай ямар ч гэсэн шүргэлгүйгээр уулаад авах оролдлогоо 50%-тэй явж байна. Одоо гар ажиллагаатай роботоо доош нь болгочих юм бол үндсэндээ давлаа өрсөлдөгчөөсөө ямар ч гэсэн нэг үйлдэлээр илүү явна. Унлаа. Өөч болгочлаа шүү. За 22 секунд үлдсэн байна. Цаг дуусгаад. За хяналтын 1-р цэглэрээс эхэлнэ. Эсрэг багийн хувьд оргил 70-ийн хувьд одоо төдийлөн амжилттай үйлдэл гүйцэтгэж чадахгүй байна. За сүүлийн 4 секунд. За цаг дуустаа. Эрчим хүчний инженерийн сургуулийн боловсрол 2 баг өрсөлдөгчөө болгож авлаа. Хоёр баг хоёулаа бэлэн гэж байна. За амжилтыг хүсье. 5 тоолъё. 5 3 2 1 тэг цаг явна. За Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургуулийн Unity 1 баг Каго дээр маш амжилттай автомат авсан. Түүний өрсөлдөгч CityNet багийн хувьд мөн одоо Каго дээр автомат авах дамнуурга буулгаж байна. За одоо бүр гарлаа амжилттай. За цааш хөргөжлүүлээ явах ёстой. Сандрах хэрэггүй. Цаг бол байна. Цаг бол байна. За хоёр багийн хувьд хоёулаа одоо гүрээ давж байна. CityNet харамсалтай байна. За Unity 2 удаа тоглолтоо хоёуланд нь цэвэр ялалтаар өрсөлдөгчөө буулгаж авсан. Одоо энэ 3 дахь тоглолт нь Unity 1-ийн хувьд цэвэр ялалтаар 3 дахь өрсөлдөгчөө буулгалаа.
За Робокон тэмцээн маань үргэлжлээд багагүй хугацаа өнгөрчлөө. Одоо яг талбай дээр ямар тоглолт явагдаж байна вэ? За одоо ер нь эндээ шалгарсан багууд маань аваргын төлөө тоглох гэж байгаа. Энэ тоглолтын сүүлийн тоглолт нь болж байна. Ер нь энэ жилийн хувьд даалгавар нэлээд хүнд байлаа. Энэ автомат машин гар удирдлагатай машин хоёр бие бинийгээ ингэж хамтарч ажиллана гэдэг бол асаа хүнд асуудал. Энэ техникийн шийдлийг одоо маш сайн шийдсэн багууд бас байна. Ерөнхийдөө багууд бол бас энэ хүнд даалгаврыг бас төдийлөн сайн хийж чадаагүй байна. Хугацаа бас харьцангуй бага ч юм уу тийм болоод гэж байна тийм ээ. Хугацаа 3 минутанд яг зарим багийн хувьд бол цэвэр хожил хийхэд хангалттай хугацаа байна. 3 минут л. Гэхдээ ихэнх багийн маань хувьд бол энэ одоо модооч туулж чадахгүй дуусч штэ. Даалгаврууд энэ хүнд байгааг харуулж байна. Ер нь бодож ирснээс бол ер нь хүндэд байд юм байна. Анх оролцоход л нэг л дэвмэс юм робот хийсэн. Тэгээд тэрийг ажиллуулахаар энэ болдгоо юм байна гэдэг байсан бол одоо яг өөрөө суугаад хийгээд хэсгэлээр бас үнэхээр хэцүү гэдэг юм байна. Ер нь бол их удаантай хийлээ. Одоо Робокон гэдэг тэмцээнд оролцож үзэж байна. Тэгээд энэ тэмцээн маань болохдоо маш их хариуцлага тэгээ сургуулийнхаа нэр хүндийг авч явах том хариуцлагатай тэмцээн гэж би бодож байна. Өөртөө автомат машин хөдлөөд багийнхантай эсрэг багийнхантай өрсөлдөөд ингээд амжилттай юм хийж хийх маш гоё байдаг. Ялангуяа тэмцээн эхлээд Робби Вильямсийн дуу явж байхдаа маш их хөдөлдөг. Тэгээд тиймдээ ч ер нь сэтгэл их өөдрөг байдаг учраас ер нь бүх багийн нэр ялчмаар ч юм шиг санагдав. Тийм учраас тэгээд жилтэй л авцсан. Яагаад хүмүүрлөө уушаа? За өрсөлдөгчгүйгээр тоглолъя. Эхлэл болгоож 5 секундыг та өгөндөө. Явуулъя. 5, 4, 3, 2. Цаг явуулаа. За одоо хэдийгээр өрсөлдөгчгүйгээр тоглож байгаа ч гэсэн цагтаа уралдах хэрэгтэй. За одоо модоо сүлжиж гэмээр бөмбөр дээр ирнэ. За энэ үрээд боллоо гэж үзлээ. За дараагийн багууд бэлдэж байгаарай. Ер нь Робокон тэмцээнд мэдээж найдвартай ажиллагаатай машинтай тийм ээ тийм байж амжилттай агуулна. Энэ харагдаж байгаа яг гар машин маань ямар онцлогтой вэ? Ямар материалаар хийсэн машин байгаа вэ? Ер нь бол маа гар машины хувьд бол материалууд онцлогтой. Яагаад тэгэхээр бусад нэг хөнгөн цагаан материал биш, гялгар тийм материал байгаа. Төмрөө. Тэгээ ер нь бол маш хөнгөн мөртлөө маш биетэй тийм материал энэ жил ашигласан. Тийм. Тэгээд ер нь маа машин онцлог юм бол одоо энэ жилийн хувьд болохоор нэлээд одоо машин бол гар машин бол огцон хөдөлж болохгүй. Тийм бол автобустай мэдээлэх учраас тийм аналог байдлаар тийм машина шийдсэн. Тиймдээ шүү. Уртлын автомат машинтай ямар мэдээ үзүүлэхгүйгээр аль болох бага нүдэ үзүүлэхээр шин. Тушаа бас итгэхэд түрээд авахгүйгээр түрээд байхгүй. Дээдлээ бүгдийг замтай. Тийм байлаа. Гар машин бас нэг тийм том байх нь бас нэлээд дутагдaltaй талтай юм шиг байгаа тийм. Энэ жилийн хувьд. Гэхдээ заавал том гэж хэлэхгүй л дээ. Ер нь бол тухайн машины бас яг жингээ яаж ирхэн хуваарсан байна тийм. Зөв жингээ болох юм бол том байсан жижиг байсан ч ер нь болох талтай. Энэ материал маань тэгэхээр хөнгөн цагаанаас нэлээд хэд дахин хөнгөн гэсэн үг. Ер нь хөнгөн шүү тийм.
Ер нь энэ төмөрөөс гадна яг энэ харагдаж байгаа гар машинд маань ямар зүйлийг ашигласан байгаа вэ? Яг шинээр хийсэн зүйл бас байна уу? Бас өөр юмны зүйлийг аваад ашигладаг шүү дээ хөвчлэн тэр роботикчд маань. Яг тэгэл мотор дотороос ахуулаад дандаа өөр зүйлийг байдаг та. Тэгэл ер нь жишээ нэгт одоо Canon-ы моторч явж байгаа шиг. Тэгээ мөн бас машины шишээлээ чигчиж өгөх мотор ашигласан байгаа тийм. Уул руу буухад бол нэлээд тоормц хэрэгтэй. Тиймээс доогтой юм шишээлээр чигч мотор ашигласан баг. Энд ороо байгаа. Тийм дороо байгаа тийм. Тэгээд тэр урдлын энэ хоёрыг татаж тоорн зам. Тийм хөшидлэр. Тэр ер нь машин маань энэ одоо юу ах вэ? Энэ аккумулятор. Тийм бас нэг аккумулятор, хоёр аккумулятор байна. 3 аккумулятортай байгаа манай. Нэгийг түр зүр аваад цэмгэлж байгаа. Тэр нь 3 аккумулятораа зэрэг л 3 аккумулятораа ажиллана гэсэн үг үү? Тийм, зэрэг л ажиллана. Яг энэ хэсэг маань бас робот маань яг яадаг хэсэг байгаа. Энэ хэсэг бол зөөрөн гар машины удирдлага яхад ер нь тухайн удирж байгаа үндэ арай өндөр байхын тулд энийг хийсэн. За энэ тийм яг тийм. Robocon 2009 үндэсний роботын тэмцээнд дарахны техникийн дээд сургууль, Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургууль, Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургууль, Удааж их сургуулийн инженерийн сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дарахны технологийн сургууль, компьютер техник менежментийн сургууль, механик инженерийн сургууль, холбоо мэдээлэл технологийн сургууль, уул уурхайн инженерийн сургууль, үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль, эрчим хүчний инженерийн сургууль, Орхон аймаг дахь шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Орхны технологийн сургууль, Улаанбаатарын их сургууль, Улаанбаатар дээд сургууль, Цахим дээд сургуулийн багууд ялалтын бөмбөрлөө хамтдаа аялах болно. Ерөнхий мэдтгэгч залуусын бие брэнд Freedom Agesoft инженерчлэн хийцэх бас хөгжлийн гал Бадрмой. Сэвжснээс бол ер нь бол хүнд юм байлаа. Эхэндээ бол би ер нь амархан байх гэж боддог байсан. Яг тэгээд өөрөө ингээд энэ багийн дунд ороод найз нөхдөйгөө хамтраа нийлээд явхаар ямар их том асуудал гардгийг тэр асуудлыг шийдэхэд бол ямар зөрчил төрдгийг тэгээд тэр зөрчлөөс өөрсдөө ингээд хоорондоо мэдлэгдэж байгаа санаагаа нийлээд авахыг аваад авахгүйг нь хаяад хийж явж байсан да. Are you questioning your size? Is there a tumor in your humor? Are the bags under your eyes? Do you leave dance? Яг сайхан үе зөндөө байна л та. Багаараа хамт олно тэгээд үсгүүдээ үсч цадхүйдээ цадаа баялхүйдээ баяжтэй. Гонхүйдээ агоны тэгэл аяах хэцүү үе зөндөө байна л. Долоон хоногийн нэг өдөр бол 2 цаг хичээлдээ суугаад өлцсөн 7 хоногт ер нь роботонд анхаарал байд ангийнхаа найз нөхдөд хонж хинжээл юм хийж байгаа. Бүгд сайрлсан болохоор бүгд давдагны хийх гэжсэн болохоор тэгээд бид сайн амжилттай сайн олцуулах гэж бодож байна л да. Яг манай багийн гişүүд бүгд сэтгэл зүрхээр бүгд сайн амжилттай сайн олцохтойч гадна бүр төрүүлэхийн төлөө гэж бид нэр сэтгэл зүрхээр хийж байгаа болохоор тэгээд төрүүлэх болов сайн амжилттай сайн олцох гэж байна. Яагийн хөнгөлөө уушаа. Анкар 5 4 3 2 1 тэг цаг явда. Тэмцээний үргэлжлэх хугацаа 3 минут. За холбоо мэдээ технологийн сургуулийн B Robots-ийн хувьд дөрөв нэг удаа харамсалтай байна. Дөрөв нэг удаа өрсөлдөгчид цэвэр ялтаар болж авсан. Тоодонгийн хувьд бол
Одоогоор дэм буудлын хаан гадаа очоод дамнуурган дээр ямар ч байсан амжилттай автоматаа авсан. Одоо хэрхэн уулд авахыг бүгдээр харъя. За хугацаа бол зөндөө байгаа юм байна уу? 2 минут 40 гаруй секундын хугацаа үлдсэн байна. За тодонг нэгийн хувьд амжилттай уулаа. Харамсалтай байна. Аги хэлүүлнэ. За би Робцын хувьд бол нэг их сандраад ах зүйлгүй. 50 хийхтэй. За 2 минутын хугацаа үлдсэн. За хоёр огийн хувьд бол тимч таатай байдлаар автомат болон гар ажиллагаа дээр автууд нь ажиллаж өгөхгүй байна. За ямар ч шүргчлээ. За хяналтын 1-р цэгээс ахыг хэлүүлэх боломжтой. Хугацаа байна уу? Хугацаа 1 минут 20 секунд байна. За 1 минут үлдсэн байна. 1 минут үлдсэн байна. За тодонг ахин үйлдэлээ гүйцэтгэж байна. Уул давлаа. Жохон дээш өрөхгүй дээ. Цаг алдаад бошоо буцаагаад. Өшөө каго өшөө дээш татах хэрэгтэй л дээ дамнуурга. За сайн байна. Нэг юм чихгүй энэ хоёр багийн үед 25 секунд үлдсэн байна. За ядаж хоёр баг маань нэг уулаа айтайхан даваад туул бас учир үедээ 15 секунд үлдлээ. За нэг Tek цаг дуслаа. Цаг дуслаа. Харамсалтай байна. Today, all the lonely hearts in London got a plane and flew away. And all the best women are married, all the handsome men are gay. You feel deprived. Yeah, are you questioning your size? Is there a tumor in your humor? Are the bags under your eyes? Do you leave dance where you sit? Are you getting on a bit? Will you survive? You must survive when there's no love in town. This new century keeps bringing you down. All the places you have been trying to find a love supreme, a love supreme. Another partner in your life to abuse and to adore. Is it love, dovey stuff, or do you need a bit of rough? Get on your knees. Yeah, turn out the love songs that you hear.